Тэр түүний бүх статусыг уншсан бөгөөд тэрээр эргэлзээгүй өндөр зэрэглэлийн сэлэмчин эмэгтэй байв. Тэрээр Эвелинийг өөрийнх нь даруй зан чанарыг биширч түүнд башиснаар урт хугацаанд мэдрээгүй ирж хүч зорилгоо олж чадсныг мэдв. Мөн түүний цагаан хоёртлууд морь цэргийг санагалцж байгааг бид ой чана. Тэв энэхүү ажиг сохор чадвар ямар ашигтай болохыг мэдээд маш их баярлав. Дараа нь тэмнүүдээ үе ярийн нарийсхан Эвелиний цагаан хоёртлууд морь цэргийг санаж буй тухай сүйчэн мөрийг анзаарч үүнд нэлээд гайхав. Яг энэ үед нэгэн залуу гарч ирэн өөрийгөө Сибил Грей гэж танилцуулав. Тэрээр өмнөд шалгалтын бусдаас ирсэн бөгөөд Тётой ярьж хүсэж байгаагаа дурдв. Тэр энэ залууг баг зэрэг сүрдмээр гэж үтсэн бөгөөд энэ яри юуны тухай болохыг мэдэхгүй байлаа. Тэгээд ажиж хурц чадвараа дахин ашиглахаар шийдэж Сибил түүнтэй толцтой хөстэй хүсэж эмэлцэлтэй байгааг мэдэж авав. Энэхүү үнэн түүний сандаргаж тийм аимшигтай царайтай хүнтэй тусна гэж бодхоос айжээ. Яг энэ үед системийн мэдээж гарч ирэн 4 дэх дотроос квестийг харуулв. Түүний гол зорилгоос Райнерийн тэнэг гих цажиг хаяах явж байсан бөгөөд тэр аж хэдийн 28% нэхэж гаргаад байлаа. Сибил Грей өөрийн зорилготой нэлээд ижин тасангүй байв. Тэрээр залуу эзэн Теог дахахыг хүсэж байгаа мэдэгдэв. Тэр байтугай Авиасгүй мэт Райнерийг зүгээс өс том сочдог олон түмний нэг байснаа үннээр нь хүсэв. Тэрээр Райнерийн тэнэг гих цажиг яг тарсан нэр гэж итгэдэг байжээ. Тео түүний ижин тасангүй зангүй нэрсэн ч бага зэрэг бухимдахаас өөр аргагүй болов. Тэр нас юу хийж байгаагаа ч анзаарчгүй түүний бариш мууж байлаа. Залуу эзэн өсөө бүр гарч ирэн хинээсч илүү шаргал бэлтгэл хийдэг болохыг мэдээд Сибилийн бодлыг өөрчилсөн байна. Түүнчлэн тэрхүү заш мэгтэн Рэндон Харугийн эсрэг хийсэн талаанд ийм хичээл зүтгчийн уртан харсандаа баяртай байв. Сибил заавар шавчин тасгаа гарт нисхийг хараад баатсан байна. Тэрээр Теогийн гайхамшигт өсөждгийг өөрийн нүдээр хараад асмагчээ. Чөтгөрийн лөө Жозеф Райнер залуу эзнийг цагаан хоёртлууд март цэрэгт биечлэн урьж буй дүр зэрэг түүний сэтгэл танагсан байв. Сибил тэр мөчөөс хэвшин Тео түүний шитэн болсон гэж тунхавсав. Өмнөд шалгалтын офисын тэнэг гэж дуудагдсныхаа дараа тэр өөрийгөө зөндөр орхихыг хүссэн ч Тео гарч ирснээр энэ бүхэн өөрчлөх явсан юм. Түүний хүссэн царийн ганц зүйл бол өөрийн баттайгаа сэлэн зөрүүлэх боломж байлаа. Залуугийн ижин дасангүй зан нэлээд цочирдмоор байв. Ер нь бол Тео хэний ч жинхэнэ зорилгоод эргэлзэх байсан ч аж ахуйн чадвар нь залуугийн жинхэнэ төрхийг харууллаа. Сибил Грей Теог маш их хүндэлдэг байсан бөгөөд түүний үнэхээр хүссэн зүйл нь зүгээр тулаан байв. Бүх зүйл түүнийг чин сэтгэлээсээ байгаа гэж тгэнэ. Энэ нь баг зэрэг гинтийн байсан ч Тео сэтгэл хангалуун байв. Рэндонийг буулхан авч Лорд Жулиусийн анхаарлыг татсан тухай цуу яриаг тарих үед Тео төдөө дүжимэг мэдрэмжтэй авцсан хүмүүс өөрийг нь шалгахаар уйлна гэж боджээ. Үүний оронд өөрийг нь биширч дуртай ядаа хүмүүс гарч ирнэ гэж тэр огт төсөөлөөгүй юм. Энэ нь зарим хүмүүсийн цэсэнд Райнерийн бахархал байсаар байгаа гэж байна. Энэ нь Теод ч бас өөрийн хүрээлтэд итгэж болох хүмүүс хэрэгтэй тал яв цав тохирох байв. Эцсийн эцэст хэрв тэр Райнерийн өвгийн тэргүүн болохыг хүсэж байгаа чадвартай туслахад хэрэгтэй болно. Цаашид бол тэрээр энэ нөхцөл байдлыг ашиглан тэнэг гих цалнаасаа салах эцсийн дотор айл. Квестийг хойч болох байв. Энэ бол түүний өнгөрсөн амьдралдаа хизээч мулдарч чадаагүй хоч байсан юм. Системийн олгож буй шинэ боломжуудын ачаар тэрээр энэхүү шившгийн цалыг бүрэмсэн орхихоор шийджээ. Тео Эвелин рүү эргэж талдах зөвшөөрөл хүсэхэд түүний шинэ багш дортойгоо зөвшөөрч ур чадвараа харуулахыг шаардав. Тэрээр сэлмээ барин мэдчилж өөрийгөө багш Эвелин нариулын өдөртлөгөөр сэлтийн стилийг хүлээж буй санаан ортны дагалтан сэлмэрчин Тео Рагнер химээ насбан эсрэг танилцаалав. Өрөөсөн гарч сэлмийн мастер сайшааж инэн сүллээ. Сибил Грей өмнө шалгалтын пастын дагалтан сэлмэрчин гэж өөрийгөө танилцуулахдаа маш хөдөөхан эргүүлэн мэдчилв. Тэрээр Кура өвхийн сэлмийн уршгийг өвчин асан бөгөөд хурдан сэлэнд анхаарсаа хандуулдаг байв. Эцэст нь тулаан ихвэж Сибил хотроос хурдтай тасран хөдлөв. Тэр яг эхнээсээ тусдахаар дайрч буй галзуу хүн шиг харагдаж байлаа. Тео эхний дайрчдыг хасан бөгөөд тэдний сэлэн мөргөлтгөөд очсров. Өмнөд шалгалтын пастын тэнэг маргаангүй хортон байлаа. Түүний хорт бол өөртөө төрийн итгэвчтэй байдаг ганц зүйл нь байв. Сэлэм зөрүүлсэн анхны сажицаноос Сибил залуу эзний ур чадвар жинхэнэ болохыг мэдэрч чаджээ. Энэ зөв Тео энэ хүүг яагаад анханасаа тэнэг гэж цалсныг гайхаж байлаа. Хэрв тэр өнгөрсөн амьдралдаа энэ залуутай нүр толсон бол хэвхэн цахилтыг чараа ядан төсвөрсөх байсан биз. Гэвч мэдээч хэрв тэр өмнөх өөрөөсөө маш их өөрчлөгдсөн байв. Тео тагшилтад шийдэн сэлмээ дасааж Сибилийг сэлмийг нь алдуулан даван хүүхдээ шиг хол шидэв. Одоогийн Теогийн хувьд энэ бол хүүхдийн тоглоом байлаа. Хөөрхий Сибилийн аюул хариу хитрхи хүчтэй завснаас болоод дотор хэрэгтнүүд нь бараж буужж гаргадаг. Тэрээр эцэст нь бэлтгэлийн талбайн суудалд очиж мөргөв. Хазаар тэр хүнд бэрцсэнгүй. Сибил босхой хичээн. Залуу эзэн Теогийн сэлмийн ур чадварыг мартав. Тэрээр ялагдлаа тасархалтайгаар шууд хүлээн зөвшөөрөв. Тео яжартандаа илгэсэн хിവэр үлдэж залууд мэдчилэн сайхан тулаан басны хэллээ. Сэлмээ барин мэдчилэх зураа тэрээргээ сурцсан нэрнээс өөрийн тусгалыг ширтв. Түүний толгойд нэгэн санаа орж ирв. Тэрээр ажиглах ур чадварыг өөр дээрээ ч бас ашиглаж болох ба. Идэвхжүүлсний дараа тэрээр энэ нь үнэхээр ажилтдаг болохыг олж мэдэв. Түүний авиас чадвартай ажиглалт тоглогч Рагнер босон одоогийн нэвтрэх ихээс нэгтэрсэн өөр олон зүйл батжээ. Тэрээр тэнцвэртэй статус бүхий нэгдүгээр төсний сэлмэрчин бөгөөд манай чадвар нь хэвийн бас өндөр буюу 190 унаатай байв. Одоо тэрээр статусын унаа гэцэд нь ухамсарсан тал эвлэрийг үнээс хойш тоогоор тэмдэглэх болно. Авиас чадварын хэсэгт түүний чадварууд бүрэн харагдаж байлаа. Одоогоор цааштай байгаа өрнүүдээс
Түүнээс үзүүж тэрээр кустүүдийг үргэлжлүүлэн хийснээр дахиад хамгийн багадаа 4-ийг авах боломжтой. Өөрийн статусын утгыг хүссэн үедээ шалгах боломжтой болсон нь бас нэгэн том нээжт байв. Тио өөрийн хийгийн бүс өндөр манай статусыг өнгөрсөн амьдралын шид болно. Цээжинд нь цохилж буй дууны зүрхтэй холбон үзв. Түнд таалагдаагүй зүйл нь хасагт 49 моноотой азны үзүүж байлаа. Тэрээр ийм амьшигтэй азны статустай байхаар харагдсан эсхийг гайхав. Магадгүй түүний өнгөрсөн амьдралтай амьсан бүх зовлон зүтгүүр энэ муу азтай холбоотой байсан байж болох юм. Тэрээр азаа аж болох хортон нэмэгдүүлж харгыг бараггүй болох хэрэгтэй байлаа. Тио өөрийн талбар болон статусаа уншихад итгэхийн анхаарсаа хандууснаас болоод аренаг тойрон зогсож буй залуусын бөгнөрлийг анзаарсангүй. Тэд зөвхөн тодорхойгүйгээр түүнийг тойрон бараг тойрог үсгсэн байв. Өмнөх заавар шүчин хичнээн сулдараа хог шиг байсан ч тэр новш донд зэрэглийн сэлмэгчин байсныг тэр бодлоо. Тэрээр зал мөхтөн Рэндоны талхайг олж хүндэт командлагчийн сайн шаажийг хүртсэн тул эдгээр залуус сэлмэгчид гарч ирэх нь зөөсний хэрэг байв. Хүчтэн захирдаг гэсэн ураатай тул Рагнарын төсвөлд доор хүмүүсээс эртөө хоёрх нь төвшин хариу үйлдэл гарах боломжтой байлаа. Энэ нь Тиод адарах эсвэл тэр тэдний мөнхийн биширжин бай болох явдал байв. Арена дээр цугларсан хүмүүсийн хувьд Эвижин тэдний байр суурийг тодорхой харж байлаа. Тэд сүүлийн хийгэн сонгосон хүмүүс байв. Тэд залуу эзний тухай цуу яриа үнэн болохыг хараад гайхаж хатарчээ. Тэдний нүднээс хүндэтгэл сайшаал тод харагдж байлаа. Тэд төс бүрдээ талаан Сэбэжин оронд өөрсдийгөө байгаагаар төсөөлж Тиогийн сэлмийг хааж чадах эсэхийг гайхаж байв. Энэхүү бодол нь тэдний залуу эзэнтэй сэлэм зөрүүлж хүсчийг улам бүр өдөөж өгөв. Эдгээр залуу сэлмэгчдийн нэг нь яад носон байлаа. Тио олон хүнийг гүйцэж хараад тэдний хариу үйлдэж сэтгэж хонсон байв. Тэрээр яад норныг онцож харсан залууг гайхшруулв. Залуу эзэн түүнийг урагш гарч 90 тос пайгуурлаа. Яад норн тоостойгоор мэдчихэж өөрийгөө давхар өсөх сэлмийг урсгаар мэрэгсэн. Висконт носны 3 төхөв гэж танилцуулав. Тио хариу мэдчихлээд сайхан тулаан болохыг гэрв. Цаг хугацаа ижүү алдлгүйгээр тулаан чид эсрэг төгөлдөр байршаа эзэлж тулаанаа авчирлав. Ирд зүрх бүрт Тиогийн тулааны сөөр ур чадварын төвшин тогтвортой өсөж байлаа. Эд ч бас амар өрсөлдөгч байсангүй. Тэрээр хариу зөвхөж хийх боломжгүй хортон бөгөөд зарчин давталгааг гинт гүйцэтгэв. Яг тэр мөчид Тиогийн хувьд хорвоо ертөнц удаа шигчгшиг санагджээ. Тэр ихнийхээ бариужийг өөрчлөн атгаад тогтолцооныг яг зөв өнцгөр хааж анжив. Энэ нь эдийн элтиг гараас нь мултран удахад хангалттай байлаа. Энэхүү шийдвэрлэх хамгаалалт нь Тиогийн хосох зүрхний эртний уур чадварыг нэмэгдүүлв. Эд итгүү болсон байлаа. Энэ бол залуу эзний гарт гэрх гарцаагүй бөгөөд бүрэн яригч байв. Залуу ирээ ярьцаа хүжээн зөвшөөрч Тиог бүрэн дөөрөн хүжээн зөвшөөрөв. Тиог гайхшруулсан нь эдийн зөвшөөрлийг аснаар түүний азан бас нэмэгдэжээ. Магадгүй азан түүний нэр хүндтэй холбоотой байх. Хэрэг тийм бол тэр өөрийнхөө муу ажийг засах арга замыг дөнгөж сая оллоо. Тэрээр азаа ирэхдээ өргөжлүүлэн толцоор байж болох юм. Дараагийн ээлжинд Бинатрамиро гарч ирэв. Тэр бол амархан яшаш байлаа. Бас нэгэн зөвшөөрөл аснаар түүний аз тхэн нэг оногоор өсөв. Дараа нь Эрик морон гарч ирлээ. Тэр бага зэрэг эсэргүүцсэн ч энэ нь зүгээр л дэмий тэнцэж байв. Дараагийнх нь Манфред Нонбертийн зөвшөөрөл байлаа. Тэрээр тулаанаа зогсоожгүйгээр мануул нуарагч мөн хийж бархан ярьв. Танхай төвхтэй Виро Перенк бүтэн минут тиссэнгүү. Хэсэг хугацааны дараа Тио тулаандаа бүрэн автаж Даниж ремонтаа хийсэн ялгалтын цувралаа өргөжлүүлв. Тэр ихэнх залуу идэвхжтэй тулдаж дуусах үедээ бүр чихээр цангаж байлаа. Тэр дараагийн өрсөл бичиг дуудсан боловч чин зурх шалгасангүй. Тэр төлдөж унтлаа тулцсан ч тэнийг цаснасаа салах даалгаврын явцаа шалгах дөнгөж нэг хуваар агсан байв. Магадгүй эдгээр хүмүүс түүнийг хэдийн хүлээн зөвшөөрсөн учраас тэр байх. Тэр илүү хүчтэй дайснуудыг хайх зүйл түүнийг бассаар байгаа хүмүүсийн өмнө чадвараа харуулах хэрэгтэй байж магадгүй юм. Ямар ч тач түүнд өөр ямар нэгэн зүйл хэрэгтэй болно. Гинт нэг нь Иролныг яран гарч ирээд Тиог төвцөн харагдаж байна гэжээ. Тиог шаардлагатай үед амрах болно. Харин одоо бол толдож чадна гэж маргав. Түүнийг тулж тод бижин байна гэсний төлөө мөнгөн нарсан гихтдэг хоёрт 90 эмэгтэй нартай албан насаар тослохыг хүсв. Тиог болон залуу избэгчид ийм нэр хүндтэй хүн хаж ирнэ гэж бодоогүй байв. Учир нь Ремингтон бол хойд зүгийн 4 ангуучийн нэг үлээ. Хойд зүгийн 4 ангуучид Хошгусланка, Рагнар, Ремингтон нартий, мөн Камихи ортны агсын Рагнар нар бартдаг. Тэд Рагнар овгийн сэрштийн эсрэг үеийнхэн дондаа хамгийн хүчрхэг 4 хүн гэх цалыг эзэмшдэг. Ремингтон нартийн сэрштийн эслээс өмнө залуу эзний эрдмийг ажиглахаар ирсэн гэдгийг хэлв. Нартай нүүрэндээ инээн сэрж тодруулсан эсэрч хүсэлтийг нь хүлээн авсан Тиод талархав. Мөнгөн арчин бол соргог мэдрэмжтэй, гайхалтай хөдөлмөрч авиастрыг гэлтний сууд ухаантай. Яг одоо тэрээр Тиогийн төвхтэй гинтийн өсөлтөгч харж ирсэн зүгээр гайхаж байлаа. Тио Рагнар бахархалтайгаар хариу өслөө. Энэ удаа тэр өөрийгөө хойд зүгийн аваа хамгаалагч Кайс Рагнарын 31-р хүү хэмээн танилцуулав. Тэрээр эзний сууд ухаантай Ремингтонтэй уулзсан бай тооторч нь чинээс хасангүй. Тэрээр өмнөх амьдралдаа энэ хүнийг хүндэлдэг байсан. Нартын овгийн алчтай залуудыг тэргүүнтэй иж зөрүүж байгаадаа баяртай байна гэж хэлэхдээ тэр чинь сэтгэлээсээ хэлжээ. Тасарчдгүй тусалдааны уур амьсгалд автсан Тио зүгээр л өөрийн чадварыг Ремингтонд харуулахыг хүсв. Тэд хоёулаа гайхалтай тулааныг тэсэн ядан хүлээж байлаа. Мөнгөн орчлонгийн авар амар хэмжээгээр дэлбэрхийг Тио хараад одоогийн өрн хүчээр Ремингтоныг үнэхээр ярьж чадах болов гэж гайхав. Хоёр тулаан зурагч таталж тэдний иж мөргөлдөн оч эсрэг
залуу. Хойд зүгийн дөрвөн ангуучийн нэг нь хэр хүчтэй байж болох вэ? Тэдний мөргөлдөөн бүр талбай хүчтэй дөрвөж байлаа. Гангийн хилтэрхийнүүд талбай даяар өсч үед Тио анхаарсаа саниусангүй. Ремингтон ч мөн адилхан анхаарлаа төвлөрүүлэн нэмсгэлөө. Эзнүүд нэрээд илэгцний эцэст тулаанчдын нёгийнх нь илж цэвэрхэн хугчээ. Эвэрийн харцаач салгасгүй анхааралтай ажиж байв. Тиогийн гарт ялгцсан залуу илтгэжид хэсэхүүгүй болсон байлаа. Үхмэж чимээгүй талбайн гол туурсан гэж газар унатаагаар хатас хийсэн чимээ цорайд. Энэ бол Тиогийн илт байлаа. Хүч чадлын ганцхан мөргөлдөөнд Ремингтон түүний илтийг цэвэрхэн засаж Тиогийн толгойг тас хэдхэн инчин зайд давталгоогоо зөксөө. Болсон явдлыг харсан бүх хүний хувьд үр дүн тодорхой байлаа. Залуу эзэн Тио ясагджээ. Сибис өөрийн шидээнээ ийм амархан ясагтан гэдэгт итгэхийг хүсээгүй ч энэ нь илэрхий үр дүн байв. Тио хэдий хэмжээгээр өссөн ч дөрвөн ангуучийн нэгийг ялах боломжгүй гэдэг үнэтэй төвлөрөв. Хэд ямар нэгэн шалтгаанаар энэ үеийнхний хамгийн хүчрхэн байсан юм. Тиогийн харуулсан тулааны үзэл санаанд бахархад хангалттай гэж Сибиж маргав. Ор хавт байсан хүмүүсийг гайхшруулж цагаан арслангинд энэ тулаанд өөрийгөө ялгцныг зарлав. Тэрээр Тиод хүнд төштэйгээр яслав. Тэрээр залуу эзэн тусцсанд дараахнаар талхахтаа төгс байштай байлаа. Тэдний гихших үед Тиогийн ижиг хэдийн ижигдсэн байсан гэж Ремингтон хэлв. Олон тулааны дараа түүний мэдэрч байсан ядаргаарч дурдах хэрэгтэй гэв. Тулааны талбарт хинж энэ зүйлийг тооцож үзэхгүй гэж Тио зүтгв. Тиймээс тэр иждээ алдсан мөчтөөр ялагчлаа хэдийн хүлээн зөвшөөрсөн байлаа. Ремингтон ойлгосон гэвхий илэрхийлэн нэмсвэжв. Цагаан арслан болон тэнийг зөрдөө хоёр гар барав. Энэхүү санаанд оронгүй хоёрын дунд би нэгэ гих илүү гүн гүнтө хүндэтгэж бий болов. Ремингтон дараагийн удаа илүү төхөөрөмжтэй орчинд жинхэнэ тулаан хийн гэж чин сэтгэлээсээ найдаж байсан бөгөөд Тиоч мөн адил байв. Тиог дөрвөн ангуучийн нэг хүлээн зөвшөөрснийг хараад хүмүүр гайхаж залуу эзнийг үнэхээр өөр хүн байна гэж бацгаа. Ремингтонтэй хийсэн тулаан нь түүний даалгаврын явцыг 35% хүртэл өсгсөн нь маш том өсвөрт байлаа. Эвижийн хажуунаас нь тайвшран санаа алдав. Үүнээс илүү төсгөл гэж авахгүй байлаа. Ремингтоны хүч чадлын үзүүлбэрийн ачаар Тио ангуучид хэр хүчтэй болохыг эцэст нь баримжааж чадав. Дал хоруудаар дамжуулан авьяас чадвар. Нуус номуудыг авснаар Тио өртийн хасаа харьцуулшгүй хүчтэй болсон ч цагаан арслангийн эзэдтэй тус мөчид жинхэнэ хүчийг мэдрэв. Тэрээр өөрийгөө олон талаараа маш их дутагдaltaй байхаар тэхэн ухаарав. Одоогийн нөхцөл байдлаасаа болоод тулаан ийхүү дууссан харамсалтай ч гэрээр энэхүү богино хэмжээний тулаанаас маш их зүйлийг олж асан. Түүний Азараар нэмэгдэж нэр хүнд нь нэрс сайжирчээ. Даалгаврын хувьд үүнийг нэг дор дуусгах тохиол байгаа. Тул тэр өөр аргуудыг идэвхтэй хайх хэрэгтэй болж магадгүй юм. Тэрээр зөвшөөрөл авахын тулд төхөөрөмжтэй талбарыг бэлдэх шаардлагатай байна. Ремингтон энэ газарт зүгээр нэг тулаан хийхээр ирээгүй гэдгийг хүлээ. Тэр үнэндээ Тиод нэгэн чухал цагт гартуулахыг хүссэн юм. Энэ бол хайрцлуугийн нийгэмлэг гэгддэг газар зүй хийсэн албан ёсны урилга байлаа. Хайрцлуугийн нийгэмлэг нэрийг сонсоод залуу иж бичтийн цас хөөж хэлв. Энэ бол маш нарийн шалгууртай дэд зиндааны бүсгүм юм. Үүнээс гадна Ремингтон өөрөө залуу эзнийг урьж байлаа. Хайрцлуугийн нийгэмлэг дөрөгтөн гэдэг нь ямар ч шинэ одны хувьд нэр төрийн хэрэг байв. Тио өөрийг нь энэ клубт эсвэлэхэд үнэхээр зүгээр эсхийг даруухнаар асуув. Цагаан арслан түүнийг хангалттай шалгуур хангасан гэж яаран итгүүлв. Түүнээс гадна энэ нь анханасаа тэнцсэрхий бүлхэн биш гэдгийг тэр хэллээ. Гол гишүүдийн ихэнх нь үүнийг удахгүй болох сэвждийн яслалыг хүлээж буй. Үе тэнгийнхний харьцааны бүлэг гэж үздэг. Ремингтон энэ урилгад талд санаа агуулсан эсхийг Тио мэдгүй ч хайрцлуугийн нийгэмлэг одоогоор түүний эцэг нэгтэй ах Аксеныг тойрон хүрээж байгааг мэдж байв. Энэ бол түүний басанчлан доолн тохорхдаг могоонуудаар дүүрсэн цөглөрч юм. Энэ нь Тиогийн хувьд даалгавраа ахиулахад яр төгссөн төгсөрчин байлаа. Түүнчлэн энэ нь түүнд Аксин болон Камехийн ордны талаар тагнуулт хийх боломжийг олгох байв. Татгалзах шалтгаан болж хараагүй Тио урилгыг авч зорж ирсэн хүн Ремингтон далбан ясаар талархав. Тэрээр үүнд оролцож дайснуудынхаа үйлдэл нэвтрхээ амлав. Ремингтон бас нэг шинэ нодыг татан оролцуулсандаа баяртай байж түүнтэй баяртайгаар гар барив. Тэрээр Тиод юуны ч талаар асуухаас хизээч бүү эргэлзээрэй гэж хэлв. Цөглөрж 2-7 хоногийн дараа болох тул түүнд бэлдэж төжөлөө гаргах хугацаа ирдүүл энэ байлаа. Эвэлийн шин шавтай санаа зовсон бололтой тамхиасарв. Хэдэн хормон дараа Тиог дэд зиндааны цөглөрчдөд өрөвдсөн тухайн мэдээ сарнын ордонд хүрчээ. Тиогийн ээж Сесиля нүүрэндээ баяртай инээн сэвж тодруулсаар түүний өрөөнд гүйн орж ирв. Тэр дөнгөж тэр энэ мэдээг биеэр дуулах гэж байсан ч одоо хэрэггүй болсон бололтой. Сесиля аж хэдийн ордны хувцас хариуцсан багийг түүний өрөөнд цөглөрчсөн байв. Тэр анх удаа энэ чухал арга хэмжээнд өрөвдсөн тул ээж нь догжлохын аргагүй байлаа. Энэ бол тэрхүү зарчин Амихийн хүү Аксин болон Ремингтон шиг гол авьяаснууд байдаг клубтай. Тэдгээр залуус бүр зүйлж ихний анхаарлыг хүртэл татдаг байна. Тиогийн хэрхэн хувцасчаас ирээд бие хэрхэн авч явах хүртэл бүх зүйл хүмүүсийн хараанд байхыг Сесиля мэдэж байлаа. Тэр хэмжүүрийн төөц гаргаж ирээд Тиогийн хэмжээг авч ирв. Сесиля хүүгээ ёс зүйн тал дээр алцахгүй гэдгийг мэдэж цогцлолт. Бие авч явах байдал бол огт өөр хэрэг байлаа. Газар энэ нь дээд зэрэглэлийн нийгмийн нэг хэсэг байсан тул Сесиля түнд биеэр төсөлж чадхаар байв. Тэр чинь өөрт нь амжилттай ясан жижигчин байсан шүү дээ. Тэр зүгээр энэ бүхэнд оролцож хайртай хүүдээ
тус болж логотой баяртай байшаа. Эрилард гаштай татвар энэ байснаас олж хууч бус хүүхэд төрүүлсэн гэх хажааг ээж нь өрөөлж өөрч ирснийг Тио мэднэ. Сесилиа хүүдээ ийм ч хүртэ нэр зүйлсэндээ өөрийгөө буруу татварч энэ нь огт түүний буруу биш бай. Хүч чадал бүхнийг шийддэг хүйтэн Рагнар овгийнхан дүмнөх амьдрал та. Тийм сул дараа хүүхэдтэй байхын түүнд ямар хэцүү байсныг тэр зөвхөн төсөөлж чадна. Сесилиа хурж баясан дөр үзүүлж осгоч гүн цэгсэхдээ зөвхөн хүүгийнхээ сайн сайхан санаа зовсон их хүн байлаа. Тэр Тиог чанга тэрвэрэд ээж нь өргөж хүүдээ их болно. Миний хүү юу ч хийж чадна гэж зориулж байлаа. Ээжийнхэн тэрвэршгийн дулаан ирж Тиогийн зүрхэндээ хөөдөн өсийг хайшаалав. Тэр ээжигээ зөрүүлэн тэрвэрч хайраар дүүрэн тэрв. Энэ удаад тэр ээжигээ дахин санааг нь зовоохгүй тул хамаг хүчээрээ хичээ шийджээ. Хүүгээ Скел Драгон нийгэмжих дэсэж байгаад ээж нь баярж хахад Тио тэрхүү хараал идсэн могоонуудын үрийг хэрхэн мөнс цацах тухайж бодож бай. 2-7 хоногийн дараа нийгэмжлэгийн хүчээр уултын үдэ шивлээ. Ремингтон биеэрээ сарнаа ордонд ирж Тиог тансагсв тэргээр авахар ирэв. Тэр залууг харамгцаа өөр хүн харж байна гэж боджээ. Тио бэлтгэвшийн хугацаанаас салж ээж болон ордны ажигчдын ачаар үнэхэр чимээ хоцлсон байв. Дайчин гэхээсээ илүү яг л цуртан шиг харагдаж байлаа. Ремингтон түүний шин төрхийг гайхан хэлэхэд Тио үнийг тоглоом гэж хүлээж авав. Цагаан арчин тоглоогүй байлаа. Тэр залуу эзэнтний өөрчлөгдсөн үнэхээр сэтгэл нь хөдөлсөн байв. Тио өөрийнх нь бие махбод тасар их өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тэр өндөр болж бочингууд нь төгс хүрсэн бөгөөд энэ бүхэн нэртөө 2-7 хоногийн шаргуу бэлтгэжийн үрдэн байлаа. Тэр 2-7 хоногийн хугацаанд Ремингтон гайхмаар нь өдөр бүр түүнтэй хамт бэлтгэж хийхээр ирж байсан бөгөөд тэд одоо нэжэд татнасчээ. Түүн чинь тэр Сибил басан бүсэд хүмүүсийн дунд баггүй давчтай болсон байв. Эвэлийн залуу эзэнтэн төрхөн зур баш хар зөвшөөрсөн атлаа бүхэл бүтэн Тиог шитэн бишрэгчдийн батальонд заахаж дарагдсан байлаа. Тэр бэлтгэжийн 2-7 хоног үнэхээр хүчинтэй өнгөрсөн гэж хэлж байна. Одоо ч гэсэн Тио тийм олон шид уран зөрөгтэй хүмүүстэй харилцаж байснаасаа сарж чадаагүй байв. Өнөөдөр тэр анхны альбом нэсний хүчийн авчлага явж байна. Ремингтон түүнийг сандрах хэрэггүй гэж тайвшруулсан ч цагаан арслан түүнд ганцхан анхааруулж өгөлдөө. Тэр өөрийнхөө цагсааныг заримдаа маш их савсахгүй хүнгэж тайлбарлав. Үнэн дээр шинээр мандаж би одыг харахыг хүссэн гэж Киог өрсөн хүн нь Аксийн өрөө байжээ. Бүр цаашилбал энэ бүх хүлээн авалтыг Тиогийн төлөө бэлдсэн байв. Энэ бүх мэдээллийг авах байдлыг мэдээж өөрчилж байна. Муугар биш үү? Санжаа. Энэ нь үнэндээ Тиогийн хувьд харин ч дээр байлаа. Тэр хаа сайгүй бахан дормжлуулахтай аль хэдийн бишин болоод байв. Хүлээн авалтын танхимд харах хүн бар Аксийн Рагнар аль хэдийн үнэтэй архив шинж суулаа. Тэр Рагнарын тэнэгийг өөрийн шин тоглоом болохдоо нэлээд товтогч байв. Сүх тэрэг тансаг ордны өмнө зогссон хүлээн авалт болох газарт ирснийг хэлтгэн. Ремингтон Тио хоёр сүх тэрэгнээс бөө. Засвал орд тэр дороо тэр газрыг ажиглан харав. Тэр түүний өсөлтөд саадуулахын тулд Ренданыг төрхсөн навчнуудын өөр хав болох Камихи ордонд орох гэж байна. Өмнөх хамдартанд дэд түүнийг ээжийг нь мөн санаа ордны бүхт нь ямар ч хөшөөргүйгээр зажигсан билээ. Түүний өшөө авалтын бодлыг төтөвч шарахыг өрсөн Ремингтоны дуу төсөв. Сэрхэлэн Ремингтон Аксаныг өөрийн биеэр ирж овтно гэсэн мэдээ хүлээж авсан бөгөөд тэр одоо үдэнд хүлээж байх ёстой байв. Тэр нөөш Аксиныга түүнийг анханасаа өрсөн тодорхой байлаа. Тэр тэнийг Рагнарын бүтэлгүй хүү одоо тунаад ирсэн тул Тиогийн ичиг дархан түүний үүрэг гэж бодож байгаа биз. Гэвч залуу эзэнтэн ч гэсэн ямар ч төлөвлөгөөгүйгээр могоон өөртөө өөрийн дураар ороод ирээгүй билээ. Тэр Аксинд хинтээ ороод сартах гээд байгааг нь ойлгох болно. Тэднийг ордон зүй төхөж очиход Тио нүднийхээ булгангаар нэгдүгээр харамгцсан ашгаага згсав. Камелли ордны дээд давхарт системийн даалгаврын хачирхалтай цэнхэр гэж түүнийг дуудаж байлаа. Тэр ордон татрах байж болохдаа сурт төр сатаарснаас болоод өөрийнх нь зөвлөө нэг зүйл маш хурдтай унаж явахад анзаарсангүй. Ремингтон түүний тэрхүү үе мэдэгдэр зүйлээс аврахыг орцсон боловч дөхөж амжихаас өмнө тэн цагаан утаа манан болон дэлбэрэв. Үйл явдал усан мөр чинжиж эсрэхтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзгийг өсөж дэвшсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгч томын заавал бүртгүүлээрэй.